Өнгөрсөн хавар Улаанбаатар хот дахь Говьалтай аймгийн Монголын залуучуудын холбооноос хязгаараатай бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулж, Алтай гаралтай залуусыг нэгтгэсэн юм. 100 гаруй залуу бизнес эрхлэгчид нэгд ор цуглан, харилцан бизнесийн туршлага хуваалцсан, Алтай нутгийнхаа хөгжилд бизнес эрхлэгч нар хэрхэн бодит хувь нэмрээ оруулах талаар санал бодлоо солилцсон юм а. Тэгвэл тус форумын үргэлжлэл болгож бизнес өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа талаар Улаанбаатар хот дахь Говьалтай аймгийн Монголын залуучуудын холбооны ээлжид хурлаар мэдээллээ. Өнгөрсөн хавар бизнесээ тэл арга хэмжээ амжилттай сайхан болж өнгөрсөн. Түүнтэй холбоотойгоор бас тухайн арга хэмжээнд оролцсон бизнес эрхлэгч залуучуудтайгаа бас дахин ивент өдөрлөгийг зохион байгуулж одоо бол тухайн арга хэмжээнд оролцсон байгууллагууд хоорондоо шив харилцаатай бие биенийхээ үйл ажиллагаанд дэмжих, хөнгөлөлтийг үзүүлэх дараагийн боломжуудыг бий болгохыг зорж байна. За энэ арга хэмжээнд та бүхэн манаас идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. Бүтэц бүрэлдэхүүн бий болоод бүх аймагуд нь хурлаа хийж байна л да. Зарим аймагуд ангараа хийж байна, бүсчилж хийгдэж байна. Тэгээ одоо бол маш олон аймагуд нэгдэж өмнө нь бол дандаа л нэг аймгаар хуралдаан чуулган болдог байсан бол одоо аймаг хоорондоо бас хамтарч ажиллах шинэ боломж болцоонуудыг бий болгохыг зорж байна. Уг өдөрлөгт хязгаараатай бизнес форумд нэгдсэн бизнес эрхлэгч нар өөрсдийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, урамшуулалт зарлаж хөнгөлөлт олгох юм. Энэ бол залуучууд нэгнийхээ бизнесийг бодтойгоор дэмжиж байгаа илрэл бөгөөд олон нийтэд сурталчлах, борлуулалтын орлогыг өсгөхөд дэм болж буй үйл ажиллагаа юм. Мөн энэ үеэр ажлын байрны өдөрлөгийг хамттан зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Залуучууд энэ намар бүтээлж томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд Монголын залуучуудын баруун бүсийн чуулганд оролцох юм. Монголын залуучуудын холбоо орон даяар бүсчилсэн чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд Говьалтай, Завхан, Увс, Ховд, Баян Улгийн аймгийн 500 орчим залуусаа нэгтгэсэн баруун бүсийн чуулганыг зохион байгуулахаар төлөвлөд байгаа юм.